Сайн байцгаана уу? My Sassy Girl гэж жүжигчин Jong Ji-yoon Chadeon-аар тоглосон киног одоо мэдхгүй байтугаараа үзээгүй хүнч байхгүй байх. 2001 он гарсан гэхээр тухайн он төрсэн хүүхдүүд одоо 23 настай болсон гэсэн үг. Солонгостой мэдээж маш алдартай. Гарсан дээр одоо бүх цаг үеийн хамгийн их орлого олсон комеди төрлийн киноч болж байсан. Тэгээд зогсохгүй Хятад, Япон, Тайван ер нь Азийн ихэнх орнуудад шуугиан тарьж хайр дурлалын кино жанраараа бараг Титаниктай л харьцуулагдаж байсан. Мөн Солонгос давлгааг эхлүүлэхэд хүчтэй хөв нэмэр оруулсан бүтээлүүдийн нэгт зүү ёсоор ордог. Дэндүү алдартай iconic бүтээл байсан болохоор улс улсын ремейкүүд гарсан. Үнэн нь Хятад, Япон, Америк, Филиппин, Индонез, Непал гээд олон анги драма болон нэг анги төлбөрөд чигдсэн. Тэгээд ч болоогүй. Солонгосчууд дахиад түүхэн маягаар ч нэг хийсэн 2017 онд. За гэхдээ өнөөдөр My Sassy Girl-ыг дурдсан шалтгаан нь уг киноны 2 дугаар анги My New Sassy Girl гэж 2016 онд гарч ирсэн. Бүхэлдээ 15 жилийн дараа 2 дугаар анги. Би л хувьдаа энэ хоёр кинонд хуйланд нь дуртай. Бүхэлдээ 15 жилийн дараа гарсан болохоор заавал 2 дугаар анги гэж бодохгүйгээр зүгээр л romantic comedy кино гэдгээр нь л хүлээж аваад үзсэн дэр шүү. Ингээд бичлэг рүүгээ орцгоё. Хувь тавилан гэх зүйл байхгүй. Амьдралын утга учирыг улам илүү ойлгомоор байна гэснээр Jong Ji-yoon манай залууг орхиж лам болон уул руу гарч буугаар кино маань эхэлнэ. Ингээ заяана ханаа гэж бодсон хүн нь гинтл өөрийг нь орхиж одсон учраас гунж гутралгүй яах вэ? Хэсэгтээ гударнаа. Сайхан хайр минь зүү зэрэглээ мэт л алга боллоо эдэргээл. Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн хэдий ч амьдрал дээрцэнгүү. Стил ажилгүй. Найзуудтайгаа уулзсан чинь найз охинтой ажил төрөлтөө нэг нь ингэж амьдрахаар ажил олж хий гэж дээлэг загнана. Яг үнэндээ хүссэндээ ингэж яваа биш шүү дээ. Ажиллах газар олдохгүй л байхгүй юу? Ер нь жоохон лүүзер. Тэгэл метронд суугаад тасарч унаал юмнуудаа сөйлүүлдэг шүү дээ. Гэхдээ нэгэн эмэгтэй түүнийг анхааралтай харж бөөмэт. Бүр юмыг нь суйлсан хүмүүстэй зодолдоод нилээн болно. Тэгсэн ч мань хүн сэрэхгүй унцаар л. Хаашаа явж исэн бэ гэхээр Инчон руу ээжигээ ирэхээр л явж исэн байлээ л дээ. Метроны буудлын гадаа унтж мунтцсан. Ээжийнх нь найзууд энэ хүү танаа IQ өндөр царайлаг гэж хүчнөө гэж мэгээд нэг л IQ баг царай муутай л хүү байна штэ гэсэн харцаар хараастай. Стресстэй л эмнэлгийн коридороор алхаж байсан чинь нэг эмэгтэй түүний зургийг зөвшөөрөлгүй аваад нуруу муруу маажаад өгсөн шиг нилээн дураараа охин байх нь тэр. Тэгснэ хойноос нь баярлаа жижигээл гин. Жижигэн түүний багын хожил байсан байлаа л дээ. Яа, симбэ гэж урлах гэснэ байзаараа юу лээ гинт нэг л танил хоолой шиг санагдаад нилээн гайхна. Хэн блэ гэсэн түүний анхны хайр. Намайг хайж ирээрээ гэдээ хахад яасан гээл өшгөлөөд авна. Манай залуу багада Инчоны Хятад таавнд өссөн юм. Тэндэл тэр хоёр анх танилцсан. Тэр охин Хятадаас ирсэн болохоор солонгос хэлэн тийм сайн биш. Тийм болооч тэр найз нөхөд гэхээр хүүхдүүд байхгүй. Манай киноч гэсэн жоохон бүртлгүй штэ. Багын л тийм исэн байлээ. Ингээл мань хүний хот сургуультай яриа жижиг явсан байхгүй юу? Харин манай нөгөө охин ээж аав нь байхгүй үн чинь. Дээрээс нь солонгос хэлэн тааруу гэд хүүхдүүдэд нилээн дээр л хүлэгч бас өөдөөс нь өвжилснэ. Энийг нь юуж кино зүгээр хараа зогсох уу? Түүнийг өмөрөөл үзэж таарна. Ерөнхийдөө яг энэ үед л тэр хоёр бие биедээ агт оруулсан байхгүй юу? Тэгэл тэр хоёр тэрүүхэн тэндээ сүү тавьж байвал хөөхөө. Охин нь кинод "Во айни" гэснэ. Энэ нь заавал намайг хайж ирээрэй гэсэн үг шүү гээл заагаад өгнө. 뭐 아이니? 그게 무슨 말이야? 오빠가 나를 꼭 찾겠다고 약속하는 말이야. 알았어. 뭐 아이니? Харамсалтай нь ар гэрийн асуудлаар буцаад Хятад явах болсон ба тэр хоёрын хамтаа өнгөрөөсөн хугацаа нь тийм ч удаан үргэлжлэегүй юм. Одоо харин тэр охин солонгост ирээд удаагүй байгаа ба нэг урлаг соёлын л ажил хийдэг. Манай залууд ажиллаа хичээнгөөх их түүний төрөх үнэхээр сэтгэл татам харагдaltaгүй яах вэ? Түүнтэйгээ ахаад уулзнаа нь зүүдэл мэт. Гисэн чинь солонгос бас өөр чухал ажлаар ирсэн байж л дээ. Хурмаа хийх гэж. Энийг сонсоод пал гээл явчихна. Тэгтээ одоо яах вэ? Яаж чадахгүй юм чинь. Киногоос нэг юм гуйх ба солонгосоор аялж үзмээр байна л гин. 5-10 вонч байхгүй тэр хэсэг толгоор гашилснаа мэрэгэн санаа төрхөн тэр. Купон хэдрээр өнгөшөөхөө явдаг аялын автобусан суудсан чинь ойлгохтой үзэх юм юу ч байхгүй амар утгартай. Тэгсэн чинь охин нь энийг олохгүй их л баяртай. Баярлалаа убаа үнэхээр сонирхолтой байна л гин. Тэгэл яг арай л ичи санаа зомор аялсан болохоор дундаас нь явчихсан тэрээ. Ингээл бүр утгаараа нохон замаар орж байгаа. Мань хүний аялуулна ч гэж байх вэ. Гэхдээ Вики түүнийг юунч буруутгахгүй. Замын унаач олдохгүй бүр гадаа сандал дээр л унцгаах болно. Маргааш өглөө нь боллоо. Өөрийг нь зориод гуйж байхад нь сайхан аялуулж чадаагүй уушлаар айлгна.
Тэгсэн ч гэсэн оройтойгүй гээд Вики энэ удаа манай хүнийг хөтлөөлгүй. 당장 가자. Мань хоёр онгоцноос хүртээ өсөрдөг. Вики угийн экстремнүүд дуртай бол кинодын тухай алдсан л бууж ирж байна. Буумх зал гүүж очиод Янда опа ийм байж яаж натаа гэрлэх юм бэ гээл аваад хайна. Энэ бүх хугацаанд Солонгост хурмаа хийхээр ирсэн гэсэн нь өөрийг нь хэлж байсан байлээ л дээ. Энэ хоёр бүр хүүхэд байхдаа хоорондоо сүйдэж байсан. Тэрийг Вики хизээж мартаагүй л ахгүй юу? Ингээ эцэд нь анхныхаа хайртайгаа гэрлэх гэсэн чинь эргэлсэн ажил байхгүй, ерөн сайн чаддаг зүйл нэг ч байхгүй. Тэр үүндээ санаа зовлгүй яхаа те. Дотроо айцтай. Хичнээн айсан ч энэ удаад лав түүнийг тавьж явуулж чадахгүй. Бүр нүдэндээ давхраа надлал хичээн. Викийн хөөхөн. Заавал яагаад ажилд орчоод дараа нь гэрлэх хэвээр юм. Чи хулаа натаа гэрлэхгүй шалтгаан тоочод байна уу л гэж хартаастай. Ингээд ажилд ороход нь юунд бэлдэх хэрэгтэй вэ? Аахаас яа хүртэл бүх юмд нь Вики туслана. Ерөнхийдөө энэ хоёр маань одоо нэг баг л гэсэн үг. Ингээд нилээ юм болж хэсэг хугацаа өнгөрсний дараа Кёно өөрийн телефоны нэг компанид ажил тэнцгэн тэр. Өөрөө ч энэ компани руу CV-гээ явуулаагүй өмнөөс нь Вики л явуулсан. Ингээд бөөн баяр. Эцэст нь хөрмөөж болохоор болсон ч одоо сүүлийн шат. Мэдээж тэдний гэрээхнээ зөвшөөрөх хэрэгтэй. Эхлээд Кёногийн ээж дээр очино. Ёстой яаж үсгсэн ямар хүмүүн билээ дээр гэж хэсэг үнд орноо. Тэгээ яалтчгүй л ухаалаг мундаг охин байна гэж бодсноо гинт. Ийм охин чамаарыг яах гээд байгаа юм болооч гэж гайхна. Таны хүүг би бүрэн хариуцнаа гэхэд эцэст нь санаа амарч тэр хоёрыг зөвшөөрнө. Харин Викигийн ээж аав нь байхгүй болохоор түүний өвөөгөөс зөвшөөрөл авахар явдаг. Хэцдийн нилээн зах өдөө газар уул усыг гаталж нилээн болж эцэст нь олж очих нь тэр. Өвөө нь их л нүдэн дулаахан хүн. Охины өгийн өмнө нэг онцод хаалгая. Та чадвал та хоёрын хөрмийг зөвшөөрнө л гин. Энэ шилэн хоргонд нэгэн шувууг жаахан байхад нь хийсэн. Одоо харин өсч том болсон шувууг энэ шилэн хоргыг хаглахгүйгээр мөн шувууг гимтэхгүйгээр яаж гаргах вэ л гэдэг. Яа, хариулт нь юу юм бол доо ганцаараа үлдэж байдгаараа л нухацтай бодно. Хичнээн бодсон ч хариултыг нь олсонгүй. Гэхдээ тэр лонхондох ганц шувуу маш их ганцаардах байх. Тийм болохоор ахаад нэг жижиг шувууг амсраар нь хийсэн. Ингээд тэд хамтаа ганцаардахгүй л гэдэг. Энэ хариултад нь сэтгэл хансноо гэлтэй тэр хоёрын хурмыг зөвшөөрнө. Анхнаасаа энэ тааврын тогтсон хариултгүй юм байлээ л дээ. Ингээд л тэр хоёр дуу хууртай нэжгэр сайхан хуурам хийж аз жаргалтай амьдралаа эхлүүлцгээв. Хөрмийнхөө орой тэр хоёр хэрвээ хизээний цагт хэрэлдэж муудалцвал юу ч болсон бэ үргэлж 10 толгойд л буцаад эвлэрч байна шүү гэж би бидээ амлацгаадаг. Хамт амьдрах гэрээж тогтчуулаад их сайхан. Вики зураг авах их дуртай. Тэд хамтаа байх бүхэл дурсамжаа зураг болгон үлдэхийг хүсдэг нэг. За ингээд ажлын ихний өдөр. Том компанид ажилд орсон болохоор доглолгүй яхав. Бүх шинээр орсон ажилчдад нийтэд нь компанид танилцуулга хийгдэнэ. Юко гих Япон эмэгтэй ажилтнаар. Гэнтл эхнэрээс нь ажилтны амжилт өдргээл амар том цэцэг ирж мэрэл мань хүн жоох хичээстэй. Энэ хоёр болохоор хуйлаа шинээр ажилд орсон. Оксфорд багийн хоёр. Хичнээн ядарсан ч гэлээ гэртээ ирээл сэргэлгүй яхав. Хайртай эхнэр нь хүлээж байгаа штэ. Тэгээд яг юу гэхүү үзсэн киногоор дуурайгаад ч байгаа юм шиг өдөр бүр л рол плей хийнэ. Бүр үг мүг скриптээ бэлдээд хурган зохиол мохиолтой. Хувц мовцаа хүртэл бэлдээд их сонирхолтой хоббитой хосууд байхын тэр. Нэг өдөр нь хятад байсан бол дараах өдөр нь энтгэг гэх жишээ. Үргэлжлээл Египт, Испани гээд өчнөө улс орноор явж өгнө. Харин маргааш орой бол Япон улсын ээлж. Юко дарагдаа загнуулаад хүндхэн өдрийг туулж байхын тэр. Тэгэхэд мань хүн оройныхоо ажилд Япон хэлээ бэлдэж байлгүй яах вэ? Юкогийн амьдралдаа өмнө хизээ сонсч байгаагүй романтик Япон үгнүүдийг хэлж байгаа сонсогдно. Хүндхэн өдрийг туулж исэн Юко үүнийг сонсоод сэтгэл нь уйрлгүй яах вэ? Оройч болж гэртээ ирнэ. Өнөөдөр өг нь Япон улс анчлаарал гэсэн юм да. Жусан гэсэн байхтай гэд их л гайхдаг. Манайхан хувцасаа л өмсчөөл эхнэрээ орж ирэхэд нь өнөөдөр мөхс би таны боол моол гэж солиорж өгч ирсэн чинь ээж нь цуг ороод ирсэн байдаг. Өнөөдөр аавынхан бурхан болсон өдөр гээл ийм юмнууд бэлдсэн байсан байлаа л дээ. Алуулгүй яах вэ одоо ээжтэй. Төд удалгүй кино хятад руу томилтоор явахаар болдог. Өөрийг нь заавал байхгүй бол болохгүй гэсэн гэдэл ажлын сайн байгаагаа эхнэртэй яриад эхнэр нь ч нөхрөө томилтоор явах гэж байгаа болохоор юмнуудыг нь бэлднэ гэж баярлаад энэ хоёр их өөхөө. Ингээд эхнэрийнхээ бэлдэж өгсөн чемоданыг аваад явах болоход эхнэр нь бүр амжилт хүсээд бүжиг хүртэл бүжгэлсээр л гаргаж өгдөг. Хөөхий их чухал ажилтай гэсэн хүн чинь ирээд семинар дээр цаасан хайрцаг зөөх гэд биеийн хүчний ажил хийсээр байгаа таардаг. Өөр онц ажил хийгээгүй болохоор эхнэртэй хэлэхээс ихчнэ. Ажилч дуусч орой болоход өрөөнийх нь дэлцгэр нь гарын шоуд яал гэдэг. Бүр нөгөө Юко гэд Япон эмэгтэйг цуг шоуд эдрэгээ дуудаж муудсан л гэж таардаг. Ингээд тэд нар нилээн шоуд нь. Өглөө болоход эхнэр нь мань үн сюрприз барих гал ирсэн.
Гэтэл кино өрөөндөө байхгүй байх нь тэр. Их с ичгтэй. Тэгсэн харин мань хүн гадаад далайн хэрэг дээр л тасраад унтсан байлгүй яах вэ? Зүгээр ч тасраагүй. Ирэг дээр вайны гэд элсээр зурж марцсан. Вайны тэгтээ намайг хайгаад ирээрэй л гэсэн утгаар ойлгох юм шиг байгаа. Ажилдаа ирсэн чинь мань хүний Юкото бүжгэлж байсныг бичсэн байх нь тэр. Гэл сутгаачаа ихнэр маань харуул яахан болж ийн эдрэгээд сүйд боллоо яах вэ? Юко ч гэсэн мань хүний ихнэртэй гэдгийг нь мдээгүй л хэлсэн байлээ. Орой гэртээ ирэхэд нь гэрт нь хүн байхгүй л мэд хав харанхгүй. Хин нэгний л тахилын ширээ засагдсан байдаг. Ширээнд суугаад байж итэл гинтл зогтоор нөгөө бичлэг нь гараад эхлэх нь тэр. Тэгээд өнөөдөр бол чиний тахилын өдөр гэж ихнэр нь бүгдийг мэдчихсэн. Мань хүнийг алалгүй яах вэ? Ингээл мань хүн жаахан буруу замаар орж байгаа. Эхнэртэйгээ эвтэй байхын тулд яах вэ? Ямар байх үдрээ хүнээс зөвлөгөө авнаа. Авах авахтаа эннээс шүү. Эхнэрээсээ хизээж битгий уушлалгүй даварчдын энтер гэж олигтой юм зааж өгөхгүй тодорхой. Хамт арх ууж согтуу ирж мэрэл. Тэгсэн ч хоол идэр хийгээл эхнэрийн үүргээ сайн биелүүлнэ. Даанч мань хүн тэнэг царайлж найзынхаа хүүхэнд ороод их солиорно. Эхнэр оймс тайлаадах таа гэж мэгцэн. Төвчээд байх тусам ингэж даварч болохгүй штэ. Одоо өстө алуулахгүй яах вэ? Маргааш нь гинт Оксфорд багийн хоёр маань дарагдаад дуудуулдаг. Тэгээ яагаад баг нь Оксфорд юм бэ гэдгийг ч ойлгоно. Ерөөсөө энэ компанийн үүсгэн байгуулагч зарим нэг ажлын байранд хүн сонгохдоо цаг зав энерги үрж байхаа оронд өөрийнхөө нохоогоороо сонголцдог байсан байлээ л дээ. Нохоог нь Оксфорд гэдэг. Ерөөсөө 100% азарл энэ компанид орж ирсэн гэсэн үг. Нохоон сонгогдож. Үүнийг сонсоод энэ хоёр шоконд ор сэтгэлээр шуналгүй байх үү? Сайхан байсан тэр зүйлүүд нь бүгд л огцом эргэх шиг. Манай хүн гэхдээ үнэн талаар их нэртэй огтхон ч хэлэхгүй. Үргэлж нөхрөөрөө бахархдаг ихнэр байгаасай. Ихнэрийнхээ урмыг хугалахгүй. Тийм болохоор юу ч болсон шүд зуугаад энэ компанид ажилланаа л гэдэг. Ядчаад өнөөдөр мань хүний төрсөн өдөр. Хүслийн өсгтээ ихнэртэй л мундаг нөхөр баймаар байна л гэж хүсгэн тэр. Хөөхий ажил дээрээ бүр сүнс өдрөгөө болцсон. Юуко зүгээр жоохон сэтгэлээр дэмжээстэй. Үүнийг нь хальт хардах шахнаа. Ингэж явахдаа Оксфорд баг гээд нөхрийнхөө ажил дээр юу болж байгааг нь сонсчихсон тэр. Өөрийн суудаг байсан ширээ судлыг нь хураацсан. Дарга нь өөрийнхөө жолоочоор ажиллаад үлдүүлүүлд үгүй бол ажлаас гараа л гэдэг. Жолооч хийсэн ч хамаагүй ажилдаа байхгүй л болохгүй штэ. Эхнэртэй махшаарж өгөөл өөрийгөө бүх юм сайн байгаа л гин. Гэвч эхнэр нь аль үжээ юу болоод байгааг мэдсэн штэ. Юун сайн байх вэ? Ааштай дараагийнхаа жолоочийг хийгээл зүгээр жолооч биш. Бүр хувийн туслах шиг манай хүнийг юунд ч хамаагүй зарнаа. Эхнэр нь нөхрөө бодож сэтгэл нь өвдөөстэй. Энэ үед манай нөгөө Оксфорд ч бослог мослог гаргаад ижидэг. Энэ бүгдийг нөхрөөсөө өөрөөс нь сонсох гээд хүлээгээл ахын тэр. Нөгөө тал нөхөр нь их хэцүү. Дарга нь байн хоруу үгээр загнаж бахаа ангаастай. Мань хүн ихнэрэл бодож ажилласаа тас зураастай. Нөхрөө хилүүлэх гэж нилээ үтсэн боловч юу ч болохгүй. Бүх юм зүгээрээ гэсээр л байдаг. Гэр бүл бие биенээ түшиг туслах гэж л байдаг шүү дээ гээл ярих боловч яриаг нь дуусгахгүй ажлаас нь битүү залгаастай. Хүлээ авалтанд мань хүнээр махшааруулж маруулцаа арай л доромжилж байгаа. Үүн дээр нь бослого хийж байсан хүмүүстэй цуг ихнэр нь олоод ирхэн тэр. Та нар манай нөхрөөс уушлахгүй өдр гээл нилээн өмнө болгоно. Ингэсэн ч кино энд яах гэж ирсэн гэх мэтэр ихнэртэй уурлаа нилээн хатуу ширээ өгнөд хэлээд орхидог. Анхнаасаа зүгээр л үнэ хэлэхгүй яасан бэ гэхэд зүгээр л нэг нохооны ачаар зүүдлээд ч орч чадхааргүй том компанид ажилд орсон. Энийг л хэлүүлэхийг хүсэж байсан юм уу? Одоо босноо л гин. Уг нь нөхрөө ингэж үл хөндлүүлсэн газар байлгамааргүй байна л гэсэн боловч даанч энэ хоёр маань уучраа тэгж амар болсонгүй. Өдөр бүр юу ч болоогүй юм шиг инээж жүжиглж байсаар одоо ядарч байна. Одоо болцгоё л гин. Вики буцаад эргээд хараарай гэд 9 хүртэлтэй болсон ч кино зүгээр л орхиод яваад өгөө. Ингээ кино ажилласаа гарахаар болгүй яах вэ? Ажил дээрээ очиж өөрийнхөө юмнуудыг авахд Юко түнд эхнэр нь даргаас нь манай нөхрийг битгий зоогоорой гэж хүртэлхгүйсныг олж мэдгэн тэр. Ингээд л бодох тусам өөрийнхөө буруу байсныг эхнэр нь өөрийг л боддог байжээ гэдгийг баг багаар ойлгодог. Тэр одоо байхгүй болохоор бүхэл юм хоосон. Байх үед нь анзаарч хараагүй мэдрээгүй зүйлсээ одоо бүгдийг мэдэрч ойлгоно. Өөртөө дурсамжийг хамсан зургууд нь тэрүүгээр нэг. 평생 웃게 해줄게. Вайны. Заавал намайг хайж ирээрэй. Ингээд тэр түүнтэй анх хамт явсан замаар одоо ганцаар алхна. Айц төвшүүртэй хэцүүчгэлээ. Түнгүй байхын хажууд энэ нь юу ч биш гэдгийг одоо ойлгосон болохоор зүгээр. Тэр ч өөрийг нь ийм л замаар хайж олж ирсэн учраас харанхуй орой хүүтэн шөнөөр их зүдэрнэ. Тэгсэн ч эцэст нь олоод ирч чаддаг. Уушлаарай үргэлж чи намайг орхиод явчихгүй. Би сул дорой болохоор чамд хэрэггүй болчихгүй л гэж айсан.
Чи намайг марталгүй санаж бүр хайж ирсэн байхад би чиний төлөө хийсэн зүйл юуж байхгүй. Ийм намайг уушлаарай л гин. Надад урам хугарч миний байгаа байдлаас ичил санаа зовоод надаас холсон ч чамайг тавьж явуулахгүй. Би эцэс хүртэл нь араас чинь хайж очноо л гин. Ийхүү энэ хоёр маань учир хэвээ болоод 10 хүртэл тоолоогүй 9 хүртэл тоосон учраас л энэ удаад харж үзлээ шүү л гин. Ингээд хамтаа бүтээсэн дурсамжууд нь улам л ихсэж үр хүүхдүүдэд тойруулаад байжсэн чинь гэртэн дуудлага ирнэ. Аваа, уулнаас нэг ажмаа бууж ирсэн гинэ. Тантай ярий гэж инлгснээр энэ кино маань дуусна. 아줌마? За мэдээ зарим гэлтгүй ер нь ихэнх хүмүүс 2 дугаар анги гарсанд нь дургуутсан. Миний хувьд бол 2 дугаар ангид нэг дуртай. Угаасаа ч бүхэлдээ 15 жилийн зайтай гарсан кинонд болохоор заавал хооронд нь хол биш боддгоо. Үзэхэд дулаахан мэдрэмж өгсөн хөөрхөн жүжигчдтэй энгийн нийтмийн романтик кинолыг санагддаг. За тэгээд дараагийн имжлэгээр уулзтлаа. Түр баяр таа.